Сайн байна уу? Радио давтамжийн зохицуулт хяналтын газрын мэргэжилтэн Цэндэж байна. Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагааны талаар товч танилцуулъя. Баталгаажуулалт гэдэг нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, цахилгаан сарамзан зохицоо, радио давтамжийн спектрийн үр ашигтай хэрэглээний талаарх холбогдох стандарт, техникийн нөхцөл, норматив баримт бичиг тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсхийг хөндлөнгөөс нотлохоо юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт баталгаажуулсан тоног төхөөрөмж ашигласнаар хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах, сүлжээний найдвартай ажиллагааг хангах, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилготой. Харилцаа холбооны зохицуулах хороо, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг хийдэг бөгөөд хэрэв та тоног төхөөрөмж баталгаажуулах бол тус хорооны crc.gov.cg сайт руу ороод материалаа бүрдүүлэн ирүүлээрэй. Мөн хур болон дан системээр дамжуулан цахимаар хүсэлтээ гаргах боломжтой.